ийм хөл хэмжээлтийг одоо зөндөө бодож сурж байгаа л үү те. D-ийг хоохон DX гэдэг бол X-ийг хоохон Y. За эндээс зөвлөд үржүүлэх юм бол ийм болно. Нөгөө талдаа ийм бол. Энэ хоёр тэнцүү учраас хоёр талаас нь шууд интеграл авчи. Тэгэх юм бол зүүн гарталтаа бол Y квадратыг хуваах нь 2 болно. Баруун гарталтаа X квадратыг хуваах нь 2 болно. За нэмэх нь Z авчиж. За тэгээд энд нэг юм төсөл байгаа байхгүй. Нэг юм төсөл байгаа юм тий. Өөрөлдмөл X-ийн нанд 20-ыг орлуулсан гот яг гарчдаг гэж байна шүү дээ. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр Y квадратыг 2-ыг орлуулчихгууд энд 2 болно. За 20-ийн квадрат 4-ыг хуваах нь 2 нэмэх нь Z болно. За Y 2 нь тэгтээд тэнцвэр чинь квадрат зэрэглэлөө тэг байж таарна энэ бол шууд тэг. Эндээс C гэдэг бол хоёртой зүг төрчих нэ. Тэгэхээр энэнийх нь оронд нь хас 2 авчиж байна. За тэгээ юуг болгож байгаа юм бэ гэсэн чинь Y квадратын оронд 3-ыг орлуулаа л гэсэн. Энд чинь 3-ыг орлуулахаар 9 болно. 2 нийт. За эндээс мэдээж хэрэг Y квадрат 3 гэдэг бол хаваадч юм тий. За юм. За бусд нь амрах юм байна. Тэгээ бусдын өөртөө одоо маргааш 16 хийн